Манай улс саяхнаас аж үйлдвэрийн яамтай болж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой болж байгаач өнөөдөр дөнгөж хөгжлийнхөө анхны шатан дээр явж байгааг хэлж байгаамаа. Аж үйлдвэр өндөр хөгжсөн Япон, Сингапур зэрэг улсуудад аж үйлдвэрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 80-аас 90% байдаг бол манай улсынх дөнгөж 5% байдаг. За харин экспортын бүтээгдэхүүний 97% нь технологийн агуулмжгүй буюу төвхийгээр гарч байгаа нь энэ салбар ямар төвшөнд байгааг харуулж байгаа юм аа. Өрсөлдөх чадвараараа бол 133 орноос 98-д үндсэндээ яг дотор нь аваад үзэх юм бол технологийн энэ бэлэн байдлын үзүүлэлтээр бол үндсэндээ 100 гарсан юм байранд ирэмблэгдэж байгаа. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн чинь ихэнх нь уул уурхай бүтээгдэхүүн байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар олборлол төвхий дээр нь гадагшаа экспортлж байгаа юм үзүүлэлт байна. Тэгэхээр бид нар энэ бүтцийг хэрхэн өөрчлөх вэ? Мэдээж бол уул уурхайгаа явуулнаа, ашигланаа. Харин гарсан бүтээгдэхүүнийг илүү үндсэн шингээж, технологи шингээж, нэмэн үртэг шингээж одоо экспортлох асуудал нь чухал байгаа юм л да. Тэгэхээр энийг хэн хийх вэ гэхээр чадварлаг боловсон хүчин хийх ёстой. Шинэ ухааны технологийн салбартайгаа хамтрах ёстой. Ингэж нөгөө нэмэн үртэг шингэсэн эцэг бүтээгдэхүүнийг бид нар гаргаж ирэх бололцоод байна. Бидэнд сайхан мөрөөдөл байна. Гэхдээ энийг хэрэгжүүлэх чадвар, найдвар, боломж бол их хомс байна. Хүмүүсүүд, банкуд болон компаниуд нь өөрсдөө бас хомс байна. Одоо жишээлбэл энэ том төслийг бид нар одоо юун дээр хийн гэж үзээд байгаа. Говийн бүс нефт тийм ээ. Тэгэхэд өнөөдөр нефт боловсруулах үйлдвэрийн чиглэлээр яг өнөөдөр манайд болсон хүчин алга. Тим үндэсний компани алга. Тийм ээ. Тим найдвартай үйлдвэрлэгч, тим найдвартай бизнес нь алга. Ингээд бүх юм шинээр эхэлж байгаа гэдэг бүгдээрээ тооцох хэрэгтэй. Үйлдвэрлэсэн бараагаа борлуулах гэдэг одоо өмшөөл махаар сольж байгаа махаа борлуулах гэж явж байгаа орон технологи сайжруулж авах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Ер нь бол тийм ээ. Тийм учраас энд кластерын систем гэж бол Монгол улс төрөөс хаана чалга. Тэгээ ер нь бол одоо кластераар хөгжиж байж л жижиг дунд нь зэрэг хөгжинэ. Тэгжээж л том үйлдвэрүүд нь илүү томорно тийм ээ. Тэгжээж том үйлдвэрүүд нь илүү томорж жижиг дундтай байнгын туслан бүсдэх хэрэгээр ажил өгөн тэгж ажилтай байж жижиг дунд үйлдвэрлэлүүд маань ажлын байрыг нэмэгдүүлэн тэр хэмжээгээр улсад татвар төлнө тийм ээ. Тийм учраас Монгол улсын эдийн засаг бол ерөөсөө үндэсний үйлдвэрлэл маш чухал. Одоо яг өнөө энэ цаг үед бол тийм ээ. Тийм учраас жижиг дунд том үйлдвэрүүдийг л ижил төвшөнд жигд хөгжүүлэх юм бодлого хэрэгтэй байна л гэж байна. За өнөөдөр хөгжил ийм төвшөнд байгаа нь өмнө нь нэгдсэн бодлого шийдвэргүй байсан, мөн төрөөс үзүүлэх дэмжлэг дутмаг байсан гэд олон шалтгаантайг энэ салбарыг онцолж байгаа юм. Тэгэхээр боловсруулаагүй төвхөйдөө гадагш нь гаргадаггүй болох асуудал байна. Тэгэхээр дэлхийн худалдааны байгууллагын гишүүний хувьд жаахан зөрчилтэй болох гэдэг нэг уу олдсон хүчний бэлтгэх ёстой энэ лөө орохын тулд одооноос өмнө 10 жил, 20 жилийн өмнө, 30 жилийн өмнө гэтэл манай стратегийн бодлого үйлдвэрлэлийн одоо бодлогын явуулж байгаа аж үйлдвэрийн яам болон шинэ ухааны боловсролын яам одоо мэргэжлийн бэлтгэж байгаа яамаар хоорондоо ямар ч холбоо байхгүй юу? За харин асуудлыг шийдэхийн тулд төр хувийн хөвшил хамтран ажиллах шаардлагатайг бусад улсын мэргэжилтнүүд зөвлөж байна. За Япон улсад гэхэд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвар технологийн тал дээр дэмжлэг үзүүлж ажилласан нь өнөөдөр хамгийн том аж үйлдвэрсэн улс болоход нөлөөлсөн байна. Япон болохоор зэрэг аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд яг шат дарааллаар нь юуг авч хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэдгийг алхамаар нь одоо энэ аж үйлдвэрийн салбарын одоо бодлогыг хэрэгжүүлж явсан учраас энэ аж үйлдвэрийн салбар нь одоогийн энэ түвшинд хүрсэн гэж бол хэлж болно. Зэрэг 10 жилийн хугацаанд бол бүтээн босголтын үеэсэн. Тэгээ энэ бүтээн босголтын үед бол мэдээ засгийн газарт мэдээж одоо энэ жижиг дунд үйлдвэр болон аж үйлдвэрээ дэмжих одоо мэдээ санхүү төсвийн хувьд бол маш хүндрэлтэй байсан учраас ялангуяа энэ бодлогоор таны хэлдгээр яг энэ татврын хөнгөлтүүдийг маш сайн үзүүлж өгсөн байгаа. Жишээлх юм бол тоног төхөөрөмж болон үйл хөдлөх хөрөнгийн одоо татвар гэдгийг бол авдаг Японд. Тэгээ эдгээр татваруудыг бол маш одоо ийм бага хэмжээнд барьж өгснөөрөө энэ салбараа одоо юу гэдэг аж үйлдвэрийн салбараа хөгжихэд тусдын болохоор энэ бодлогыг хэрэгжүүлж байсан. Мөн одоо тухайн үед засгийн газар өөрсдөө одоо эзэмшижсэн үйлдвэрүүдийн хуучин тоног төхөөрөмжүүд дээр үед бол дэвсэг үйлдвэрлэжсэн бол тэр тоног төхөөрөмжөө хямдаар зараад тэр олсон мөнгөө бас аж үйлдвэрийн салбарыг одоо юу гэдэг тэтгэх гэдэг ингэж зориулсан. За мөн аж үйлдвэрийг хөгжүүлэх хамгийн чухал нэг алхам нь хүний нөөцөө бэлтгэх явдал гэдгийг ч мэржлэх онцолж байгаа юм. За энэхүү аж үйлдвэрийг хөгжүүлэх гарц шийдэл боломж хайсан чуулган анх удаа зохион байгуулагдаж энэ салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон 700 гаруй төлөөлөгчид чууллаа. За чуулган 2 жилд нэг удаа болох юм байна. Бид нар үйлдвэрлэж байгаа нэг жоохон мах нэг хитэн олонх цанц нэг хитэн